Ууландаа аймгийн 10 дэсний Тэмүүлгийн хэвлэл сургуулийн мэдээлэл технологийн багш оюутан байна. Боловсрол сошиал ухааны яам, боловсрол сувлын санчим зохион байгуулж байгаа. Би багш төслийн зорилгыг нэвтрүүлэхээр энэхүү бичлэгээ илгээж байна. Миний би боловсролын салбарт тав хичээлдээ ажиллаж байгаа залуу багш нарын нэвтрүүлэх байгаа. Энэ мэргэжлэрийн ажил хугацаанд олж авсан хамгийн чухал туршлага бол хүүхдийн өсөж хүмүүжсэн орчин үеийн мөржил бол харилцан адилхан хөгжиж бүр хамтын янз бүрийн юм шинжилгээ учраас багш юу анхаарах ёстой гэвэл энэ харилцааны эрүүл зөв аргуудыг ашиглаж хичээл сургалтаа явуулах багшийн сэтгэл хүрсэн маш өндөр хичээл болдог гэдгийг ойлгосон. За 21-р зууны мэдээлсэн нийгмийн зүүн бүгд одоо энэ шаар өөрчлөлтийн шинжилгээг хэрэгсэн шаардлагатай байгаа. Хэцүү юм хөгжөөд өөрийгөө хөгжүүлэх мэдлэгээ дэвшлүүлэхдээ бол техник технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаа орон зайг хангалтсан өөрийгөө хөгжүүлэх чадвартай болсон. Тийм ч учраас багш нарын сурагчдаасаа илүү мэдээлэлтэй мэдээлэл залбарны технологийн чадварлыг ашигладаг бүтээлч эрэл хайгуулж байх энэ шаардлагыг биднээс нийгмийн шаардж байгаа учраас багш бүр одоо тасалбар хөгжихийн шаардлагатай байна. Багш мэргэжлийг сонгож өөрийнхөө амьдралыг хүсэл мөрөөдлийнхөө жигүүр болгосныхаа үед би томоохон хоёр зорилго хүсэл мөрөөдлийг дотроо тэмдэглэдэг. За нэгдүгээр нь тэгш намруулан сурах боловсролын арга зүйн судлан хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай ажиллаж үзэх. За хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай ажилласнаар тэдний хэрхэн амжилттай сургаж хөгжүүлж болдгийг Монголын боловсролын салбарт таниулахыг мөрөөддөг. За хоёрдугаар нь бол гадаад хэлний мэдлэгээ дэвшлүүлэн олон улсын түвшинд гарч ажиллах гадаад сурагчтай ажиллах гэсэн хоёр томоохон хүсэл зорилгыг тийм ажиллаж байна. Энэ хорвоо дэлхий дээр хамгийн амархан олддог нэр хүнд хүндлэл гэж байдаггүй. Тийм ч учраас залуу хүн зорилготой хүсэл тэмүүлэлтэй байх ёстой учраас би энэхүү хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээнгүйлэн ажиллах болно. Анхаарал хандсан та бүхэндээ баярлалаа.